За сайн байна уу? За сэл эмнэлэг дээр өнөөдөр сэл baby гэд арга хэмжээ болж байна. За хэдий ковидын халдвар эрсдэлтэй өндөр дэгдэлттэй байгаа ч гэсэн цөө халдвар хамгааллын дэглэмээр баримтлан цөө хүмүүсийн хүрээнд сэл baby арга хэмжээгээ эхлүүлж байна. За бүгдээрээ явж тийшээ танилццгаая. Бидний урилгыг хүлээн авч ирж байгаа бяцхан өрсөдтэй гарын бэлэг бэлдсэн байгаа. Бүгд гарын бэлгийг бонгоо танилццгаая. Манай сэл эмнэлгийн логотой хүүхдийн хоолны сет, ингрэвч яг одоо хоолнд орж байгаа хүүхдүүдэд маань маш их хэрэгтэй зүйлс. Хүүхдийн биеийн савн, шампунь, лошингуудыг бэлтгэн эмнэлгийнхаа танилцуулгатай хөөрхөн хүүхдийн бөмбөгтэй гэдэг ингээд бэлтгэсэн байгаа. Бид нар мөн хөрлсөн ирж байгаа хөөрхөн өрсөдөд аваасаад ирж байгаа ээж нартай бас гарын бэлэг бэлдсэн. Эмнэлгийнхаа үйлчлэгээ, масагийн шинжилгээ купоныг ингээд бэлэн бэлдсэн байгаа. За, эсрэг үлээж шүү. За одоо бүгдээрээ энэ хөөрхөн хүүхэд энэ гэр бүлд ирж байгаа амин өрсөд хурж ирэхдээ ингээд ямар процедурыг манай эмнэлэг дээр туулж ямар ажилтнуудыг ингээд амжилттай танилцъя. Сайн уу Батулам ихтэй. За Батулам ихтэй одоо сэлийн хөөрхөн хүүхдүүд би болоход таны ажлын үүрэг ер нь юу байдаг вэ? Та энэ эмнэлэгт ямар ажил хийдэг? Үйлчлүүлэгчтэй хэрхэн харьцдаг вэ? За ерөнхийдөө манай энэ өрөөг харж байгаа. Энэ өрөө болохоор манай зөвлөгөөний өрөө гэж явдаг. Миний одоо энэ эмнэлэгт гол үүрэг оройл одоо хийдэг ажил маань юу гэхээр үршилжүүлэн суулгах ажилбарын талаарх эмчилгээ зөвлөгөө өгдөг. Ерөнхийдөө бол манай алба бол тусдаа нэг алба байгаа. Координатор гэдэг алба байдаг. За манай координатор ихч маань болохоор хүмүүст ингээд зөвлөгөө өгч чиглүүлдэг. За 5 жилийн хугацаанд бараг 50000 хүнтэй харьцаж байгаа. Айгүй мундаг албаны ихч байгаа. Манай Батулам ихч. За одоо бүгдээрээ ийшээ лаборатори руу орцгоё. Манай өсвөрийн лаборатори, өргөн үрлийн лаборатори, сорч цуглуулах хэсэг бүгдээрээ байгаа. Сэл эмнэлгийн хөөрхөн хүүхдүүд бий болоход ингээд таны үүрэг ер нь юу байдаг вэ? Ажлын байран дээр юу идэг вэ? За миний үүрэг гэх юм бол тухайн одоо эцэг эхийн биеийн бүтэн шинжилгээг нь хийгээд эрүүл байгаа эсхийг нь шинжил одоо хүүхдээ суулгахад нь биеийг бэлдэн. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор тухайн хүн маань жирэмсэн босно уу үгүй юу гэдгийг нь батлаад хамгийн ихний хариуг нь би хараад эхэлдэг байгаа. За одоо эмберлогч Савда ихчээсээ асууя. За Савда ихчээ за хөөрхөн үрс бий болоход таны оролцоо юу байдаг вэ? За та хэлцаач. Манай лабораторийн ер нь бол нэг арын албаны хүмүүс гэж болно. Хүмүүстэй харьцахгүй ч гэсэн. Тэгэхээр эстэй холбоотой, тэгээ ялангуяа эр бэлгийн эстэй холбоотой бүх ажилд нь оролцдог байгаа. За баярлалаа. За одоо манай эмберлогч, лабораторийн эрхлэгч, пүрэв жаргалагчтай болзъя. Манай доктор пүрэв жаргалагч байна. За сайн уу бүжээгчтэй би минь хөөрхөн үрс бий болоход ингээд та ямар үүрэг ролтой оролцдог вэ тий? За хөөрхөн жалуудын маань амьдралын эхний 3-5 хоног нь бол өргөн үрлийн лабораторид бол өрнөдөг байгаа амьдрал нь. За өндгийсийн цитоплазмд нэр бэлгийн эсийг нь тарьж өгөөд за тэрнээс ахуулаад бид нэр одоо үр тогтчихгүй тийм ээ. За аль нь аавын бөөм, аль нь ээжийн бөөм. За энэ хөөрхөн жаалын маань анхны эсийг нэг эсийг нь бол анх удаа ингээ харна. За тэгээ нөгөө үр тогтсон нэг эс маань цаашаа яг зөв хуваагдаж ийн үгүй юу, 2 хуваагдаад, 4 хуваагдаад, 8 гэдэг тийм ээ цаашаа хуваагдаж байгаагүй юу гэдгийг нь бол үр хүүрлийн лабораторид бол шалгадаг байгаа. За ингээд шаардлага хангасан үр хүүрлийг сонгох гэдэг маань эмберлогч бидний хувьд бол хамгийн хэцүү. Энэ хөөрхөн жаалууд маань тийм ээ аль нь хөөрхөн байна вэ? Аль нь одоо яг хөөрхөн шаардлага хангаж ийн вэ гэсэн хамгийн чанартай, хамгийн хөөрхөн үр хүүрлийг нь бол ээжийнх нь умаад нь шилжүүлэн суулгахад бол бэлддэг байгаа. Ер нь манай эмнэлэгт бүрэлдэж байгаа бүх хүүхдүүдийн хамгийн анхных нь ээж хүн бол манай пүрэв жаргалагч байдаг байгаа. За гадны хүн орохыг хориглон энэ хаалганаас эхлээд манай сувилгын алба эхэлж байгаа. За ийшээ эрчим тэмчилгээ, сувилгын эмчилгээ үргэлжлэн ийшээ орохдоо бүх ажилчид гутлаа дахин сольж ордог байгаа. За сайн уу Сэлэнгээ ихчээ.
За танаас нэг асуулт асууя. CL дээрх хөөрхөн хүүхдүүд бий болоход таны үүрэг юу байдаг вэ? Баярлалаа. Ямар гоё асуулт вэ? Би одоо энэ нэмлэгт мэдээг үзүүлэгч эрчим эмчилгээний солигчаар ажилладаг. Энэ хөөрхөн хүүхд төрөхөд эцэс нь ахуулаад одоо том болтол нь эмчтэйгээ хамт бүхэл ажилбарт бид нар хамтарч ажилладаг. Тэгэл эмчилэг совилах, зөвлөх, одоо сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэхээс ахуулаад бүх талаар тусалдаг. Та баяртай байна да. Сайн байна уу? Намайг Самрал гэдэг. За би үйлчлэгийн өрөөнд ажиллахаас гадна үйлчлүүлэгч нарыг чиглүүлэх мөн үйлчлэг шинжилгээийнхоо харахтан тасалдаг байгаа. За баярлалаа Сараач. Манай сувилагч Цэн ламигч та бас яг ижлэгээ энэ CL-ийн хүүхдүүд бий болоход ямар үүрэг ролтой оролцдог вэ? Би мэдслийн сувилагч. Эс байх үеэс нь ахуулаад эхийн хэвлэлийг шилжүүлэн суулгах мөч бүр дэмжтэйгээ хамт ажилладаг байгаа. Тэгээ шинэ амьдрал мэдлэгийн төлөө үргэлж хамт хичээх болно. За баярлалаа. За манай сувилхан албаны ингээ бүх сувилагч нар маш гоё илдэг, даруу, айгу гоё ааш цантай. Тэгээ хүмүүсээс амар их ингээ магтаал авдаг. Тийм хамгийн гоё алба байгаа. Манай 3 их ирсэн хөөргөн багаж дидимээ Сайн хэрэгтэй. За хөөрхөн үрс бий болоход таны ажлын байрны үүрэг яг ямар байдаг вэ? За ер нь бол хамгийн анх одоо энэ эмнэлэг чинээр ирсэн. Яг хамгийн анх одоо бит хоёр дээр ирдэг, бүртгэл дээр ирдэг. Тэгээд бит хоёр болохоор энэ ирсэн хүмүүсийг хүлээж аваад тэгээд нөгөө эмчнэрлүүн чиглүүлж өгдөг. Тэгээд одоо бүх нөгөө нэг одоо хаашаа очихоо тий. Тэгээ ер нь бол энэ эмнэлгийн ажилчдын бүгднгийнх нь үүрэг орой бүгд байгаа. Гэхдээ яг хамгийн анх хүлээж авдаг хүн бит хоёр ахгүй. Тэгээд бүх баяр баясгал бүх одоо юм бүгд хуваалцдаг. Одоо жирэмсэн боллоо гэхэд бид нар баярлдаг тий. Тэгэл ер нь нэг тиймэрхүү ажил хийдэг тий. За бүгдээрээ нандаа эмч рүү орцгоё. За сайн байна уу нандаа эмч. За эмнэлгийн хөөрхөн үрс бий болоход таны үүрэг оролцоо, үүрэг рол нь яг юу байдаг вэ? Мэдээж үйлчлүүлэгчтэй үнэн зөв мэдээллийг өгөөд тэгээ хамгийн тохирсон зөв аргаар эмчилгээг нь удирдах явуулаад тэгээд хяналтаа сайн хийгээд сайхан мэдээ сонсгох л хамгийн одоо үнэн үүрэг юм да. Нийт бүх ажилчдаа маш их баярлалаа. Манай бүх ажилчид манай эмнэлгийн бүр ингээд эд эс шиг л яг ингээд бүгд хөдөлж ажиллаж байдаг байгаа. За өнөөдрийн арга хэмжээ маань ингээд дууссан. CL Baby-д хүүхдүүдээ авчирсан нийт эцэг эхүүдтэй бүгдээрэнд нь маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзах баяртай.